За сайн байцгаана залуусаа шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө энэ 7 өдрийнхөө weekly podcast тавтаа мөрөлцгөнө. За бүгдээрээ одоо шууд алтнаасаа эхлэе. Тэгээд та хэдийнхэн цагийг хэмнэх үүднээс би маш товчхон явахыг хичээж байгаа. За өнгөрсөн 7 өдрийн ер нь weekly podcast-ыг анзаарсан бол те нэг 10 минутаас нэг хэмнэх хэцрэхгүй болоод байгаа. За мэдээж яриг та хэдийн маань цагч үнэтэй учраас би ингэж яана гэсэн үг. За тэгэд алтны хувьд бол юу болсон бэ? За яг daily time frame дээр бол ерөнхий чиглэлийг ер нь бол харахад ер нь даун гэж хэлэхэд ер нь бол одоо баг ойлгомжтой тий. Яг үлийн дээр хоёр хос орой үүссэн гэж бид нар үзэж болж байна. Энд үүссэн даун трендийн хөдөлгөөнийг яг цэтгэлсэн гэхэд хэцүү байгаа учраас ер нь бол үргэлжлүүлээд унахнуу дээ гэж алтыг бүгдээр харж байгаа. Тэгэхээр одоо эндээс хөдөлгөөнийг харах юм бол эндээс яг нэг удаа аппроч шилжих гэж чадаагүй. За хоёр дахь оролдлого бүтлгүүцсэн. Тэгээд доошоо орж ирсэн. Одоо эндээс retracement хийгээд дахиад доошоо унж орж ирэх магадaltaй гэж харж байна. Эх 7 өдрийн ханшиг ер нь бол энэ ёроол руу бүгдээрээ харахад бол буруутахгүй гэсэн үг. За энэ ёроол гэхээр ханшны хувьд бол хэд болж байгаа нөхөр 2553 руу бүгдээрээ алтыг харж болж байна. Гэхдээ ямар тохиолдолд лонг харах вэ гэж байгаа юм те. За тэгвэл 4 цагийг бүгдээрээ харцгаая. 4 цаг дээр даун трендийн хөдөлгөөнтэй байсан. За тэгээд даун трендийн хөдөлгөөн нь энд сүүлд хүчтэй импульс явсны дараа retracement орж ирээд за энэ дээр одоо тренд маягаар явсан тий. За ингэж яваад буцаад доошоо орж ирэх буюу энийг юу гэж үзэх вэхээр энэ дээр нэг тренд маягаар явангуудаа доошоо орж ирсэн учраас энийг чөөч хийсэн гэж үзээд за тэгээд доошоогоо бид нар харж байсан боловч тий. Боловчиг энд дараагийн хөдөлгөөнийг хийсэн. За үүнийг болохоор яг миний хувьд миний хувьд гэлтгүй ер нь хүмүүс хэрэг мэддэг бол complex pullback гэж нэрлэдэг. За complex pullback гэдэг маань эндээс яг retracement хөдөлгөөн хийчихэд буцаад импульсийн хөдөлгөөн явлаа шүү гэсэн тохиогснныхаа дараа эргэждэг хөдөлгөөн гэсэн үг. За тэгвэл одоо энэ дээр бид нар юу харж байна вэ гэхээр ер нь 4 цагийн 9-ийн хай аль юм бэ гэхээр 4 цагийн 9-ийн хайн дээр харагдаж байна. Тэгэхээр 4 цагийн 9-ийн хайыг сэтлэх хүртэл алтыг бол дээш харахгүй гэсэн үг. Том цагаараа бид нар алтыг үргэж доош харна. За тэгвэл эндээс явлаа. Дахиад нэг орж ирэх нь үү те. За тэгээд доошоо явах нь гэж бид нар харна гэхээс энэ лайн сэтрэх хүртэл алтыг доошоо харахгүй. За энэ лайн сэтэрсний дараа харин бид нар алтыг доошоо биш дээшээ харна гэсэн үг. За тэгэхээр энд байгаа буюу нэг 2652 гэдэг ханш маш чухал одоо бүс байх нь. За энэ ханш сэтрээгүй тохиолдолд алтыг энэ чигээр нь доошоо харнаа. За тэгвэл маргааш маркет нэгтгэр бүгдээрээ ямар шуган арилжаанд орох вэ? За эхний 1-2 дахь өдөр те бид нар хэрхэн арилжаанд орох вэ гэхээр мэдээж хэрэг энд үүссэн импульсийн хөдөлгөөн retracement хөдөлгөөн өгөх байх. За тэгээд retracement хөдөлгөөн хийлээ гэж бодоход нэг шалахгүй мэн дөө. Нараа нэг ямар хол яваагүй. За энэ хавьдаа нэг иймэрхүү хөдөлгөөн хийж жагаад за дээшээгээ нэг явах нь. За нэг явах юм бол 30 минутан дээр харах юм бол энд байгаа зон дээр эхний ээлжинд орж ирээд тэгээд үргэлжлүүлээд нэг удаа унах байх. За ингэж унсныхаа дараа юу болох вэ гэхээр үргэлжлүүлээд унах уу үгүй юу гэдгийг шийднэ. Тэгэхээр одоо ахаад нэг шинэ орой үүсэх юм бол энд үүсэж байгаа swing low гэдэг зүйл маш чухал болно. Энд ч юм уу үүснэ те. За энд сэтэрсний дараа бид нар бол доошоогоо шорт харж болж байна алтыг. Тэр болтол юу нь бол яг одоогийн байдлаар бол яг том цаг доошоо боловч те том цаг доошоо болж бид нар энэ зоонууд дээрээс буюу энэ одоо supply болж өгж байгаа зоонууд дээрээс sell харна уу гэхээс биш buy харахгүй болчихж байгаа гэсэн үг тий. Харин буцаж доошоо орж ирсний дараа scalp руу ер нь бол buy-дж болж байна. За ингээд доошоо орж ирлээ. Энэ доод зооноос дэшээ эргэлээ гэсэн тохио өглөө buy-лаа эндээс sell-длээ гэсэн үг тий. Иймэрхүү хөдөлгөөнүүдийг хийж болж байна гэсэн үг. Тэгэхээр алтны хувьд бол эрх планетүүдээр ойлгосон тий. За эндээс шууд унж магадгүй эсвэл дахиад нэг орой хийж магадгүй. Ямар ч байсан энэ 2652 гэдэг ханш дээшээга breakout буюу сэтрэгүүл бол алтыг доошоо харсан хэвээрээ байх нэ. За доошоо харахдаа эхний хүрэх одоо цэгүүд бол юу байх вэ гэхээр 2555 гэдэг энэ ханш руу алт унж ирэх одоо магадaltaй харагдаж байна гэсэн үг шүү дээ. За юм байна. Тэгвэл дараа нь бүгдээрээ долларын индексийг харчих. За daily дээр долларын индекс uptrend-ийн хөдөлгөөн тий. За daily-гийн uptrend-ийн хөдөлгөөнийх нь retracement-ийн хөдөлгөөн орж ирсэн байдалтай харагдаж байна. За 4 цагийг харах юм бол
даун трендийн хөдөлгөөнийг аль хэдийн хийцэн буюу одоо энэ дээр бидний нэрлэдгээр одоо чөөч буюу change of character хийцэн. За одоо retracement хөдөлгөөн хийгээд буцаад унах магадaltaй харагдаж ирэх гэсэн үг. За эндээс retracement хийлээ, доошогоо унлаа, дараагийн demand зон руу унж орж ирэх байх. За бид нар support гэж бас ярьдаг те. Яг ойлголтын хувьд бол бага зэргийн зөрүүтэй боловч за эндээс ингээ харах юм бол энд орж ирээд за энэ хавцаа авчлах юм байна. Demandик. Тэгэхээр ийшээ орж ирээд эндээс буцаад дээшээ орох үггүй бүгдээрээ мэдх юм байна. За daily-г харах юм бол daily дээр болохоор ингэж харагдаж байна гэсэн. За тэгвэл daily-гийн хувьд мөн адилхан энэ 4 цаг дээр үүссэн demand zone daily дээр мөн давхцж байна. Тэгэхээр ер нь бол энэ хамаас нэлээд наривчлалтайгаар харж байгаад долларын индекс дээшлэх магадaltaй үгүй харчих юм байна. За ингээд долларын индекс одоо retracement хөдөлгөөн үргэлжлээд ороод ирэх юм бол pound USD-ийн хувьд бол одоо өсөлт үргэлжлэнэ гэсэн үг. Тэгэхээр pound USD-ийн хувьд хэдийгээр долларын индекс up гэх юм уу те. Нөгөө апаас даун руу 4 цаг дээр шилжсэн байгаа ч одоо pound USD-ийн хувьд бол шилжээгүй байна. За тэгэхээр pound USD долларын индекс хоёр бага зэргийн одоо юутай болж байна гэсэн үг. За евро USD-г харчих. За евро USD энэ дээр хөөрхөн тренд хийцэн. За тэгэхээр ер нь бол эх 7 хоногт евро USD дээрээ буцаад бүгд айлжуул зүгээр юм уу? За retracement impulse. Ингэж орж ирнэ гэдэг нь долларын индексийн энэ хөдөлгөөнтэй давхцах магадaltaй гэсэн. Одоо энэ retracement орж ирлээ, долларын индекс өслөө. За долларын индекс өсөж байгаа бол эндээс бага зэрэг уналт орж ирлээ. Ахаад дээшээ энэ орой руу орж ирэх магадaltaй байна гэсэн. За тэгэхээр pound USD одоо бүгдээрээ чагсаалаас гаргаад euro USD болгоё. Pound USD-ийн хувьд бол яг уу гэхээр долларын индекс хэрвээ нөгөө нэг өсцөөд эхэлчих юм бол тий буцаад retracement-ийн хөдөлгөөн өгөхгүй байх юм бол яг хүчтэй уналтыг хийж болж ирнэ гэсэн үг. Гэхдээ euro USD-ийг эх 7 хоногийн чагсаалтанд би оруулмаар pound USD гаргалаа. За дараа нь биткойн нэг харчээ да. Daily дээр юу болчихвоо. За биткойны хувьд бол нэг амар олигтойхон дээшилж өгөхгүй байдалтай харагдаад байна те. За тэгээд эндээс нэг rejected candle хаагдсан байна. За ямар ч гэсэн daily бол uptrend-ийн хөдөлгөөнтэй байгаа. За тэгэхээр энэ uptrend-ийн хөдөлгөөний одоо support болж өгж байгаа хэсэг ер нь бол энд нэг key level харагдаад байна гэсэн үг. За тэгэхээр энэ одоо level-үүд рүү хөдөлгөөн ингээд байгаад байна. За 34 цагийг харах юм бол 4 цаг маань энэ дээр нэг инчтэй уул нэг халт дэше reject candle 4 цагийг дэшээ апруу эргүүлсэн. Одоо retracement хөдөлгөөнтэй байна шүү дээ. Гэхдээ биткойныг би үүнд яг хэлж мэдхгүй. Энэ дээр бол эх 7 хоногт бол биткойныг одоо яамар ч юм бэ. Ахаал нэг жоохон хэрсэн байдлынд явчих юм шиг харагдаад байна. Шууд бол унаад ороод ирэхгүй юм шиг санагдаад байна. Хэрэв унаад ороод ирэх юм бол энэ gap-ыг нөхөөд, энэ gap-ыг нөхөөд, энэ gap-ыг нөхөөд бүр ийшээ гэхэр чинь нэг 72,000 хавцаа руу ороод ирчих гээд байна. Биткойн одоо унлаа гэж бодоход 72 руу орж ирэх юм байна. Хэрвээ 72 руу ороод ирэх юм бол маш гоё боломж гарч ирнэ. Өөрөөр хэлбэл яг биткойн одоо биткойнд хөрөнгө оруулдаг хүмүүсийн хувьд бол 72 гэдэг тоо бол яа үнэн гоё тоо гэсэн үг. Юу гэсэн үг вэхээр энэ хэсгээс авч болно гэсэн үг байна. За энд угаасаа маш хүчтэй бас нөгөө нэг өмнөх оройнуудын дэмжлэгийн зоонууд ингээд харагдаж байна. За тэгэхээр ийшээ уулна ороод ирчүүл зүгээр нэг мөсөн одоо биткойныг би оруулж ирмээр байна. Тэгэх юм бол надад ч гэсэн боломж гарах юм байна. Ийшээ ороод ирчмээр байна. Ингээ авчмаар байна. Гэтэ энэ ер нь бол боломжтой. Гэтэ шууд ингэж явахгүй ч гэсэн энд нэлээд одоо хөдөлгөөн үүсэж байгаа ч юм уу те нэг иймэрхүү байдлаа юуж болох л юм. Тэгэхээр ер нь бол биткойныг ингүүлмээр байна. Гэтэ ямарс одоо шууд өсгөх нь бол хэцүү. Тэгээд шууд унах нь бол хэцүү. Нэг хэсэг одоо сайд хөдөлгөөн биткойн дээр явах магадaltaй харагдчих шүү. За. Тэгээд одоо хаашаа явах нь тухайн үеийнхээ одоо маркетинг бүтцээс хамаарна. Тэгэхээр биткойныг эх 7 хоногт хаялаа гэсэн үг. Өөр ерөөсө биткойноос авах юм алга. За, pound yen weekly. За, pound yen бас нэг иймэрхүү байдалтай. За, тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэхээр weekly дээр энд нэг импульс хөдөлгөөн орж ирснийхаа дараа retracement хөдөлгөөн нь яг одооний нөгөө нэг 4 цагийн gold шиг хөдөлгөөнүүд хийж байгаа. Анзаарч байна уу? Ингээд за тэгэнгүүт ээшээ орж ирэнгүүтээ ингээд одоо ихэд яах гээд байгаа юм тий. Ингэж орчих гээд байгаа юм хаашаа. За
Энэ daily дээр юу болгож байна вэ гэхээр uptrend-ийн хөдөлгөөнийг үүсгэсэн. За daily-ийн uptrend-ийн хөдөлгөөн нь энд өмнөх одоо даралтын зон дээр нэг reject байдалтай хаагдсан. За тэгэхээр одоо daily-ийн импульсийн хөдөлгөөн үргэлжлэхгүйг бид нар харж агаад харилцаанд орно. 4 цагийг харах юм бол мөн адилхан импульс хөдөлгөөн авчид ретресмент хөдөлгөөн орж ирсэн. За эндээс ер нь юу харж ийнө вэ гэхээр буцаад одоо pound yen-ийн хувьд бол өсөлт үзүүлэх магадлал маш өндөр байна. За тэгээд өсөлт үзүүлэхдээ тэгвэл дараагийн одоо хүрх цэг юу байх вэ гэсэн чинь баг ийшээ ороод ирэх юм байна. За энэ нь болохоор хэд вэ гэхээр 201.92 гэдэг ханш руу баг орж ирэхээр харагдаж байна daily дээр. За тэгэхээр 4 цагийн хувьд бол одоо буцаад импульсийн хөдөлгөөн явах үгүй нь 30 минутаас одоо шийдэгдэнэ. За 30 минутын дээр тэгвэл даун трендийн хөдөлгөөнд явсан байдалтай харагдаж байна. Ингээд. За одоо энд бол шинэ импульс бол хийгдээгүй. За үндсэн 9 хаягийн дээр байгаа. Тэгэхээр үндсэн 9 хай сэтэрсний дараа pound yen дээр дахиад long харж болж байна гэсэн. За эндээс long харахад гэхдээ risk to reward хэр одоо онцтой харагдаж байна харъя. Хэр зэрэг харагдаж байна. За дараагийн цэг бол ядаж өмнөх орой хүрнэ гэж үзнэ. Эхний ээлжинд 4 цагийн импульсийн хөдөлгөөн. За өмнөх орой хүрнэ гэж үзэх юм бол яг одоогийн ханшийн байдлаар бол risk to reward шалахгүй. Энд дээр бол арилжааны боломж гарахгүй юм байна. За яг хуу тэгэхээр ахаад нэг импульс явах боломж байна уу харъя л та бүгдээрээ. За эндээс support за ер нь бол ойсон байж болно. За үнэхээр одоо эндээс орё гэвэл юу штэ те. Ингэж яг хуу risk entry хийж болох юм. За тэгвэл яг хуу risk to reward хамаагүй дээшилж чинь. За тэгээ pound yen ямарсан дээшээ заяа. Яг оролтоо өөр өөртөө арга барилаараа таад олоорой. За миний хувьд бол яг одоо ингэж risk entry хийж болж байна гэсэн үг. За pound yen юм байна. За тэгээд ер нь бол ийм байна. Бүгдээрээ алтан ярьсан, euro USD биткойноо ярьчлаа, pound yen ярьчлаа, долларын индекс ярьчлаа. Долларын индексийн хувьд бол нэг иймэрхүү хөдөлгөөн хийх магадaltaй. Ялангуяа одоо ингээ ороод ирсэн чинь доошоогоо угаасаа нэг орж ирэх л байх. Тэгэхээр euro USD дээр бид нар одоо long арилжаанд орох боломж өсчлээ гэсэн үг. За юм байна залуусаа тэгээд хэрвээ одоо өдөр болгон иймэрхүү ханшийн таамаг авах хүсэх юм бол манай над руу DM Сингарун гэдэг Instagram-аар над руу DM бичээд за тэгээд манай Alpha Trader цагтаам руу орох зааврыг авч болно шүү. За юм байна. Арилжаанд намжлуулъя. За баг оны сүүлийн 7 хоногчтой баг